Тамгын дарга тэгээд хурлын дарга нэг хүсэлт байна. Одоо энэ нийслэлээрээ тэгвэл энийг одоо ганц буутаа олё. Тэгээ одоо бид нар чинь хэдэн их найдын төсөв баталж байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр 2026 хөл бүтэн нийслэлийн хэмжээнд зэрлэг АМТ-ыг ингээд буудаад унтуулдаг, яаралтай арга хэмжээ авдаг ийм техник хэрэгсэл байхгүй нэ гэдэг бол одоо тусгай зэвсэг байхгүй нэ гэдэг бол маш харамсалтай одоо ийм хоцрогдолтой явж байгаагийн одоо ийм эмнэлтэй ийм дүр зураг байна. Тэгэхээр энэ дээр одоо яаралтай төсөв тавьж өгч нийслэлийн харьяанд байх юм уу? Эсвэл энэ мэрэгжлийн байгууллагт нь авч өгөх ёстой юм уу? Энэ дээр тамгын дарга одоо төсөв яаралтай тавьж өгч ганц хоёр буу авч өгөөч. Тэгээд одоо иймэрхүү нөхцөл байдлууд дараа давтагдахад хэдүүлээ бас захиргаа махиргаа хариуцна гэхгүй бас тодорхой хэмжээнд сэтгэл гаргаж энэ дээр юм шуурхай арга хэмжээ авдаг юм зохицуултанд орж дахиад ийм эмнэлтэй үйл явдал гаргахгүй хтлаас нь ажилламаар байна. За ийм санал.